байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ Notting brand-ийн headphone нэгийг танилцуулахад бэлэн боллоо. Unbox хийцгээе. За unbox хийхээс өмнө Notting X гэдэг энэхүү аппликейшнийг татаж авна. Энэхүү аппликейшнийг татснараа Notting brand-ийн бүх төрлийн цаг боломж хэвчтэй холбогдож болно. За тэгэхээр хэдүүлээ unboxing хийцгээе. За энэхүү брэнд нь мэдээж 100% дахин боловсруулагдсан байгаль дээлтэй гэдгээрээ маш онцлог давуу талтай гэдгийг та бүхэн одоо мэддэг болсон баха. За энэхүү чихвч маань 1040 мАh батарейтай учраас удаан хугацаанд ашиглахад тохиромжтой ийм чихвч байгаа. За хайрцагтаа ингээд чихвчнийхаа гэртэйгээ кейстэйгээ байд юм байна. Айгуу гоё юм эсхий чим шиг батарей л байна. За эхлээд хайрцаг дотроо юу байгааг харцгаая юу тач энэ бол чихвчний гэрнэ. Тэгээд дэнчэнэ цэнэглэгч байна. Type-C-гээр цэнгэлдэг учраас ерөнхийдөө бол цэнийг дууссан үед ханаас чамаагүй болоод цэнгэлчих болохоор юм байна. Бас AUX оролттой юм байна шүү. За тэгээ энэ чинь мэдээж гарын авлага, танилцуулга тэр нь байгаа юм байна гэхээр яг яаж ашиглах уу, яах вэ хүү айл товчлуур нь юун дээр зориулагдсан бэ гэдэг бол маш дэлгэрэнгүй танилцуулга нь мэдээж байна. За хэдүүлээ задлж үзцгээе. Яарта амар царайлаг. За энэ л болохоор хар өнгөтэй байна. Манайх дээр хар болон цагаан гэсэн хоёр өнгөний сонголттойгоор ирсэн. За энэ чихвчээ асааж байна. За тэгээд энэ хүү чихвч нь мэдээж IP52 ус болон тоосны хамгаалттай. Тэгэхээр ямар нэгэн бороо моронд бол ийм ороод дуусгасаа талхахад ямар ч асуудалгүй байх нэ. За энэ хүү чихвч маань Bluetooth 5.3 холбогдолтой учраас бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдэд холбогдно. Android утас болон iPhone гэх мэт бүх төрлийн утаснуудад холбогдох боломжтой. За ингээд аппликейшн руу орохлоор шууд манай чихвч маань гараад ирж байна. За ингээд connect хийчих. За ер нь бол батарей томтой учраас тасралтгүй 80 цаг ажиллаж дуу болон бичлэг сонсох үзэх боломжтой. Дээрэс нь шууд ChatGPT-тэй холбогдоод voice-ороо одоо ярилцах боломжтой. Мөн дээрэс нь гадны дууг хязгаарлах тохиргоотой учраас дуутай нөхцөлд бол зөвхөн чихвчээ сонсоод анхаарлаа сайн төвлөрүүлж чадна гэсэн үг байна. Энэ хартаа ингэдэм юм шүү дээ. Энд ч байгаа энэ товчлуур нь шүү дээ. Ингээд товчлуур биш заяа. Дуугаа шууд чангалж суллах боломжтой. Ер нь бол одоо энэ дээрээ ингээд 2 3 4 одоо ийм товчлуур байгаа хгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө уцаа гаргах шаардлагагүйгээр маш одоо хялбараар шууд чихвчнээсээ удирдаад дуугаа солих, дуугаа чангалах, мөн дээрээс нь дуудлага хүлээж авах болон таслах гэх мэт маш олон үйлдэлүүдийг шууд чихвчнээсээ хийх боломжтой. Мөн дээрээс нь 10 метрийн одоо зайд холбогддог учраас одоо та фитнес дээрээ байхдаа эсвэл гэртээ дуу сонсоод гэрээ цэвэрлэхдээ ч юм уу те ерөнхийдөө бол утаснасаа хол байхдаа санаа зовлтгүй нөгөө холболтод тасарчгүй гэдэг юм дээр санаа зовлтгүйгээр ашиглаад мөн дээрээс нь шууд удирдах явах боломжтой. Ер нь бараг л утасны хэрэг байхгүйгээр зөвчөө зүгэл явж хахад болох юм. Хэдийн энэ чихвч маань юм том харагдаж байгаа ч гэсэн маш хөнгөн. Тэгээд дээрээс нь би сая ингээд зүүж үзэхэд бол толгойд бүр ингээд маш хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Айгуу тухтай юм байна. Тэгэхээр угаасаа 329 г-ийн жинтэй учраас маш хөнгөн гэдгийг мэдэгдэж байгаа хаа. За хэдүүлээ одоо дуу сонсч үздэхэй. Тэр ингээ хамгийн чангарынхаа тоош сонсогч нь үгтэй. За тэгэхээр 3 4 товчтой гэдгсэн шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ та бүхэн ингээд аппликейшнээрээ дамжуулж ороод settings тохиргоо хийчих болох юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл энэ товчон дээрээ дарахад би ингэмээр байна гэсэн юмнуудаа өөрийнхөө хамгийн их ашигладаг юмнуудаа энэ хүү одоо хялбар товчлуурн дээр нэмэлтээр оруулаад өгчих юм бол хэрэглэхэд бүр маш хялбар болоод ирэх нэ. За зарим юм хүү том чихвчнүүд маань мик жоохон муу учраас уцаар ярих зэрэг дээр жоохон асуудал гараад байдсан шүү дээ. Тэгэхээр энэ нь нэг талдаа 3 миктэй буюу нийлээ 6 миктэй учраас таны хоолойг маш цэвэрхэн сонсогдуулахаас гадна ямар нэгэн байдлаар дуу бичих юм уу те та видео бичлэг хийхдээ энэхүү чихвчээ ашиглаад шууд хийж болно гэсэн үг байна. За ингээд зарим ухаалаг чихвчнүүд ингээд зүүгээд толгоогоо янз бүр болоод хөдлөхлөөр ингээд шууд мэдээлэл очоод ингээд гацаж бацаад дуун зогсч мохсоод идэв шүү дээ. Энэ дээр болохоор head tracking гэдэг юм хэсэгтэй байд юм байна. Энийг асаачихлаар та ямар ч хөдөлгөөн хийсэн бүжгэлж байхдаа ч гэсэн зүгхэд ямар нэгэн байдлаар гацалт болон өөр тохиргоо нэмэлтээр орж ирэхгүй гэсэн үг. Харин энийгээ та өөрөөр одоо жишээлбэл баруун тишээгээ ингээд удаан болгоход дуун чангарна гэж одоо өөрөө
өөрөө тохируулах юм бол яг тийм болно гэсэн үг. Тэгэхээр та одоо биеийн хөдөлгөөнтэй зүйл хийж гин үү эсвэл зүгээр сайхан чилрээд сууж гин үү гэдгээс шалтгаалаад энэхүү тохиргоонуудаа асаагаад янзлаад өөрийнхөө тухтай ашиглахад хэлбэр байдлаар тохируулж бас болох юм байна. Тэгээд ерөөсөө энэхүү чихвчнийхээ аппликейшнийг татаж аваад дээрх бүх тохиргоо болон танилцуулгуудыг харахад бүх зүйл маш ойлгомжтой болж байна. Тэгэхээр эндээсээ та өөрийнхөө яг ямар баймаар байгаа, ямар байлгамаар байгаа чихвчээ танд яавал тухтай баймаар байгаа гэдгээ settings хэсэг рүүгээ ороод янзлчиж бас болох нэ. Энэхүү чихвч нь манай дэлгүүрүүдээр сая 100,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Та лизингийн ямар ч нөхцлөөр худалдаа авалтаа хийх боломжтой. Нийгмийн даатгал болон даасны улгаараа малчны ядаас гэх мэт бүх төрлийн нөхцлөөр лизингийн үйлчлэгэнд хамрагдах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та энэхүү ухаалаг чихвчээ хүссэн газраа үнгүй өргүүлээд аваарай. Estek House.